Би өмнгийн шаргал говийн хөө. Нэр бороороосэ. Нэг их гантай жил төрсөн болооч тэр юм уу аав минь хурд хундсыг бэлэгдэж энэ нэрийг надад өгсөн юм гэдэг. Гэхдээ заадаа тэгээд одоо манай үеийнхэн чи бүгдээрээ нэг юм их сонин нэртэй усууд дөө. Мөндөр баатар, засан шуурга, усан бороо, азарган бороо, шалдан бороо гэх хэрэг сонин нэртэй усууд вэ манай нутгаар чинь. Гүй хөөш. Гүй ботоод байх нэ. Хүний амьдрал гэж нэрээ сонин шүү. Гүй чи би чинь дөнгөж алтан дэлхийд мэндэлсэн цагаас эхлээд захиргааталтын нийгмийг эсэргүүцсэн хүн те. Гэхдээ би тэр чинь сайн санддаг юм а. Хаврын тэргүүн сарын шиний хэдэн байлаа да. Би ямар ч байсан хойд орон дээр 2 сартай гэвтэж байсан юм. Тэгээ ингэ байж байсан чинь манай нэгдлийн дарга орж ирээд аавыг минь толгой төрүүгөө загнаж байна. Үгүй за би за муу хүн цугтал тойрон хүрээлэгч юм инэ гэж гараа зангаж ирэл загнах гэсэн чинь 2 гарын минь өлгийтэй хамт орооцсон. Ингэж нүд толгой хөдлөхөөс таашгүй. За яах вэ гэдэг энэ удаа тэсээд өнгөрлөө. Гэхдээ тэгсэн чинь жилийн дараа мань дарах чинь 180 градус эргэжчихсэн. Гэхдээ дуу хэлсээр орж ирдэг юм байна. Хонхнэдөө бидний сэрэн гэж. За цаа чинь ардчлал. Хүний эргчлөө. Өмч хуйчлал. Малыг малцтад гээд шаал эсрэг юм ярьсаар ороод ирлээ. Үгүй чи миний уур хүрээ явчлаа. За урагчаа гэж хэлэх гэсэн чи харин ээж сүйдээ 2 том эмээ хамруу хийж авилгалдаад. Ээж одоо хэлсэн бол өстө дарга битэрийн хооронд хар гэдэг амар юм болохгүй юу. Тэгээ харин юу ч болоогүй. Гэхдээ энэ явдал бол юу ч биш. Би чинь за анхлан сургуульд орсон цагаас эхлээд энэ боловсролын терроризмд өртсөн хүн дээ. Тэгвэл чи би ч анх 8 настай 1-р ангид Кирилл үсэг залгаа сургуульд орлоо. Эрдэм номын хүн болмаараа идаад. Ангидаа бас шаггүй уншдагт орноо. Зод болов. Ядуурал өсөв. Ялуу хуваа. Хятад алим хазав гэдэл бас овоо уншин хөөш. Ингээд нэг юм уншсаар 1-р ангиа төгсөөд 2-р ангитагаан зодголоо. 2-р ангид ороод ирсэн чи багш маань. За хүүхдүүдээ Кирилл үсэг дээрээс заахыг нэг мөр хорсон. Одоо та нарт ойгорчин бичиг заана. Үндэсний хэл соёлоо мэдэхгүй хүн ойд төрсөн сарамгчин луга адил хийж ирэл хачин жишээ татдаг юм да. Гүн чин манай нутагт зуд зурхан болоод ган гачгаас ой битэл буцуугч байхгүй штэ. Сармагчин байдгаа сайлын үнээгүү газар гэж боддоо. Гүн чи бүтэн жил ээжтэй бөхсөн хорс ороод гүйж сурсан хэдэн Кирилл үсгээ АБВ гэгээд бодхоор хүрээд байгаа юм чинь. Ерөөсөө гүйцээ. Ингэж би дэлгүүж чадахгүй. Энэ миний эцсийн арга. Тэгтээ тоглоом бол доо. Хэрэнээс авчиж ирсэн юм оо. Хаяа хүн амтай айлхад надад хэрэг болдог байхгүй юу? Гүй нэрээс үхмээр санагдаж байгаа юм чи. Гүй чи бодоод үзэлдээ чи сурцсан юм чи. За яах вэ гэж бас ингээд дараа нэг юм 2-р ангитагаа задгалаа. Тэгээд нөгөө уугарчин бичгийг үзлээ. Багши энөө шаба аса авлаг оо абу ба. Тэгсэр 3-р ангитаа яваад ордог юм байна. 3-р ангидаа яваад орсон чинь багш минь урдын адил хууранч инээмсэглэлээрээ биднийг өгтөж. За хүүхдүүд минь одоо ойгорчин бичиг үзэхгүй. Багши энөө чи над энэгоо болдоо. Наа чин
глобалчлал, даяарчлал дэлхийн нийтээр нэгдэж байна. Иймд англи хэлнэд өхөн болгож латин үсэг үзнэ. Боловсролын төлөө урагшаа. Гэнчит тэгээ нөгөө уугарчин бичгийн арай гэж мартаад латин үсгийг үзлээ. Та бас нэг хэдийн юм гадарлахтайгаа боллоо. Казино, саун, массаж 24 цаг. Трас. Асны right pop гэдэг бас гадуурыг бол бас хэдийн хаяглагтайгаа боллоо. Тэгээ байж байсан чинь хойдон жил нь сургууль 11 жил болоод нэг анги алгасуулаа идэг юм да. Кирилл үсэг үзэхгүй гэд. Буцаад энэ Кириллээ эргээд орж байгаа байхгүй юу? Латина болоод. Гүн чин би чи бас хүн юм байгаа үстэй чи. Чи бас оюун ухаан чин бас нэг юм байдгийн байгаа үстэй чи. Гэхдээ бас эргүүлээд нөгөө юм уншлаа. Тэгсэн чи нөгөө нэг латин үсэгтэй англи үг уншсаар байгаа сурч. Ном гэдэг үг чи home гэж уншаад. Ах гэдэг үгээс чинь доксос гэж уншаад. Гүн чи бүр тэгээ эргэн тойрон бүр ойлгохооч байлаа. Гүй тэгээд чи энэ тархин дотор богино холболт үүсээд баг тархи шатаа. Гүй нэр хөш. Энэ хүний тархи чи ачаалаа дагаа болоод тэгэхээр амар юм бэлээ. Нүч улаанаараа эргээл жигшүүгээ дэвч байгаа юм чи. Хоёр шихнээс хар утаас авсаа. Хүний яаж хийж байгаа гэж ойлгохоо болж тийм байлээ. Гүй энэ чи мосын боловсролын террористүүд дундаг төгсөл биднийг удаа дараалан хадлага хийжсэн шүү дээ. Эхлээд орос хэл, дараа нь англи хэл, дараа нь солонгос хэл гэдэл. Эцсүүд гятад хэлээр ингээ бөмбөгдөө ичж байгаа байхгүй юу? Тэгээд би ийм л эмгэнэлт хувь цагийг туулсан да.